За hello. За би яг YouTube дээр дан ганц подкаст хийж дагнахгүйгээр бас жижиг project-ний төсөл хэрэгжүүлэх гэж зорж байгаа нь номны book review байгаа. За номны товч хураангуй гэсэн үг шүү дээ. За тэгээд яг энэ номны book review-гээр би одоо уншсан номнуудын талаар өөрөө уншиж ойлгосон зүйлээ одоо амьдралд наалтцтайгаар амьдралдаа дадал зуршил сургамж болох үүднээс нь та бүхэндээ яриад тэг яг бичлэг болгоод явна гэж зорж байгаа. За тэгээ шууд эхнийхээ номыг эхний номныхаа хураангуйг эхний дугаарыг шууд эхэлчихье. За тэгээ эхний дугаараар болохоор Jeffrey K. Liker гэсэн зохиолчтой Toyota Management гэсэн ном байгаа. За тэгээд энэхүү ном нь болохоор анх 2021 онд худалдаанд гараад тэгээ худалдаанд гарсан он жилдээ бол шууд бестселлер буюу хамгийн их борлуулалттай номоор шалгарсан. За тэгээд одоо Toyota гэдэг чинь бол одоо дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгч компани. Одоо маш удаан хугацаанд оршин тогтнож байгаа, амжилттай явж байгаа. Тэгээд энэ том групп компани баримталтыг 14 зарчмын талаар энэхүү ном дээр гардаг байгаа. Яг хөө би та бүхэндээ илүү ойлгомжтой байх талаас нь илүү одоо наалтцтай талаас нь ярихад бол 14 зарчмыг бол тэр зарчим, энэ зарчим гэж бол яг дагнаж бол ярихгүй. Яаж ярих вэ гэхээр одоо Toyota компани толгой компани болох 1926 онд байгуулагдж исэн Toyota Automatic Loom Works компани үүсгэн байгуулагч Toyota Sakichi гэх хүний одоо компанид цензуур болгосон нэгэн философи байгаа. Тэр философи нь юу гэхээр одоо Япон хэлэнд Kaizen буюу одоо англиар орчуулах юм бол continuous improving тэгээд монголоор бол одоо тасралтгүй өсөлт хөгжил дэвшил гэсэн утгатай философиг одоо Toyota компани баримталдаг. Тэгээд тэр философоос нь одоо энэхүү 14 зарчмын ингээд ургаад гарсан байгаа. Тэгэхээр яг би та бүхэндээ бол энэ 14 зарчмыг базаад тэгээд Toyota компани баримталдаг одоо Kaizen гэх философиг та бүхэндээ ярьж өгөх гэж байна. За тэгээд яг энэ философит одоо энэ ном дээр гарч байгаа яг хоёр төвх уялдаж холбогдож байгаа. Тэгээд энэ хоёр төвхийг ярихын хажуугаар та бүхэндээ сонирхолтой байх үүднээс одоо яг энэ ном дээр байдгүй ч гэсэн тэгээд Toyota компанитай нэгэн холбоотой төвхийг ярих болно. За тэгээд шууд Kaizen одоо тасралтгүй өсөлт хөгжил дэвшил гэдэг философитой уялдаж байгаа эхний түүхээ ярьж эхлэе. За тэгээд энэ түүх нь болохоор одоо сая дурдсанчлан Toyota Automatic Loom Works буюу Toyota одоо автомат нэхэмлийн машины үйлдвэр одоо үйлдвэрч компани үүсгэн байгуулагч Toyota Sakichi-гаас эхэлж байгаа. За тэгээд энэ хүн болохоор 1800-аад оны сүүлээр Японы Нагоя гэх хотоос зайдуу тариачны гэр бүлд өсөж төрсөн. Тэгээд тухайн үед бол Японд амьдрал хэцүү байсан. Одоо бүхэл хүмүүс тэ эрэг сүлжих ажилд маш их хүнд одоо ачаалттай ажилдаг байсан. Тэгээд мань хүн бол одоо тосгоныхондоо одоо ажлыг хөнгөвчлөх зорилготойгоор за би бол одоо энэ ажлыг хөнгөвчлье тэ илүү одоо ажилдаа бага цаг зарцуулдаг болгоё гэд зориод одоо модон нэхэмлийн машин бүтээж эхэлсэн байгаа. Яг тухайн үед бол яг амжилт олоогүй. Яг амжилт олоогүй гэдэг нь болохоор одоо хэрэглээнд нэг ороогүй. Яг хүмүүс хэрэгэлсэн ч гэсэн нэг илүү тэ одоо үр дүнтэй байгаагүй. Маш их цагийг маш их ачаалттай ажилласан хэвээр л байсан. Тэгээд яг мань хүн бол одоо хошоо шантарч суугаагүй. Үнийг илүү хөгжүүлээд бүр цахилгаан нэхэмэл машин болгож хөгжүүлсэн байгаа. Яг бас энэ амжилт олоогүй. Хэрэглээнд нэх ороогүй. Тэгтээ яг мань хүн тэ фейлдэл онохдоо оноол маш их модел буюу тэ загварыг гаргасны эцэст 1926 онд одоо өнөөгийн Toyota гэх энэ том компани толгой компани болох Toyota Automatic Loom Works буюу одоо сая хэлсэн энэ компаниг үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд яг эндээс бол одоо Kaizen буюу тэ тасралтгүй өсөлт одоо байгаад ханахгүй хоошоо одоо тэ шантарч суухгүй илүү үргэлж хөгжих дэвших гэсэн санааг энэ түүхээс харж болж байгаа. Мань хүн бол тэр модон нэхэмлийн машин амжилт олоогүй ч гэсэн тэ хоошоо суугаагүй, шантраагүй илүү урагшилж хөгжсөөр л байсан. Тэрийгэ цахилгаан нэхэмлийн машин болгосон. Тэр нь ч гэсэн яг тухайн үед бол амжилт олоогүй ч гэсэн тэ урт хугацаанд
урт хугацааны эцэст ингээд компани байгуулах өндөрлөгт очсон байгаа. За тэгээд яг энэ бол ингээ эхний түүх. За тэгээд хоёр дахь түүх нь болохоор юутай холбогдож байна вэ гэхээр одоо бидний одоо монголчуудын одоо 80-аас 90% л одоо баг хэрэгжилж байгаа гэж ихэд хэлсдэхгүй одоо манай хамгийн их хэрэглээнд байдаг Prius гэх маркийн автомашинтай холбогдож байгаа. За тэгээд энэ түүх нь болохоор юунаас эхэлж байна вэ гэхээр 1990-ад онд Toyota компани маш амжилттай явж исэн. Одоо ойр авийнх нь бүх өрсөлдөгч нар одоо өөрсдийнх нь түвшинд хүрээгүй тэрэд маш дээгүүр маш амжилттай үйлдвэрлэлээ явуулж урт хугацаанд явуулаад байсан. Тэгээд тухайн үеийн ерөнхийлөгч нь болохоор за бид нар бол ингээд нэгэн хэвийн ингээ урсгалаараа амжилттай яваад иж болно. Гэхдээ одоо 21-р зуун гараад энэ бидний энэ урсгал бидрийг амьд үлдээж чадах юм уу? Тэ? Одоо бидний энэ үйлдвэрлээд байгаа энэ модел буюу загварууд нь 21-р зуунд бидрийг ингээд одоо энэ амжилттай түвшинд хэвээрээ хадгалж чадах уу гэж одоо маш удаан хугацаанд одоо тулзын уурал гэж байдаг шүү дээ. Төлөөлөл уудах зөвлөлийн даргууцтайгаа ярилцсан байгаа. Тэгээд Toyota компани инженерүүд ч гэсэн маш удаан хугацаанд судалгаа хийсний эцэст одоо 21-р зуунд хос хөдөлгүүртэй автомашин эрэлт хэрэгцээнд гарнаа гэдгийг урьдчилан таамаглаад тэгээд одоо өнөөгийн Prius гэдэг автомашин үүсэх санаа нь анх тэндээс гарч ирсэн. Одоо яг хуу эндээс ч гэсэн харагдаж байгаа юм л да тий. Хэрвээ тэр Toyota компани яг 90 онд яг тэр амжилтандаа ханаад тий. Одоо бид нар 21-р зуунд ч гэсэн одоо ирээдүйд ч гэсэн бидэд яг энэ чигээрээ явна гэж зүгээр нэг хойш суугаагүй. Тэр бид нар илүү их энэ машина тий загваруудаа илүү хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод тэгээд судалгаа тий маш их хэлэлцээр хийсний эцэст Prius гэдэг өнөөгийн одоо хос хөдөлгүүртэй машиныг зохион бүтээгээд одоо тэр нь ч гэсэн амжилттай болоод зүйд тий. Одоо монголчуудын 80-аас 90% л унж штт тий баг тэгэл эндээс бол одоо тэр Kaizen гэдэг философи бол бас харагдаж байгаа. За тэг яг энэ хоёр түүх бол би бол айгуу товчлоод ярьчлаа. Энэ номнэр бол айгуу урт байсан. Тэгээд яг та бүхэнд яг гол концепцийг ойлгохын тулд зүгээр товчлоод ярьсан. Тэгээд яг энэ Prius гэдэг автомашинтай бол яг нэг холбогдож байгаа нэг түүх байгаа. Тэгээд яг би энэ номнэр бол байхгүй. Энэ ямар ч элдв ангийн сайтн дээр байхгүй. Тэгээд их сурвалжийг би хаанаас олсон бэ гэхээр та бүхэн манай подкастыг үздэг бол манай өмнөх дугаарт орсон Бямсүрэн багш маань ярьсан. Тэгээд мань хүн бол Toyota компаниах цагийн ажилтнаар орсон. Тэгээд маш удаан хугацаанд ажилласны эцэст Toyota компанид мастер гэх одоо албан тушаал дээр очсон. Тэр албан тушаал нь болохоор хэсэг бүлэг ажилтнуудаа удирддаг одоо албан тушаал байгаа. Тэр албан тушаал нь болохоор Toyota компани олон нийтэд ил байдаггүй. Тэгээд одоо элдв ангийн сайтн дээр байдаггүй компани нууцын зэрэгэлт байдаг мэдээллүүдийг одоо хичээл маягаар суралцах, бидаан суралцах ирэх авт юм байлээ. Одоо мань хүн тэндээс суралцаад одоо суралцаад явсан байгаа. За тэгээд одоо миний ярих байгаа энэ түүх болохоор тэр подкастн дээр гарсан бит хоёр ярилцсан. Тэгээд энэ Prius гэдэг компани Prius гэдэг энэ автомашин яг анх үүсэхдээ бол 1997 онд анхны модел гарсан. Тэгэхдээ 1995 оны 8 сарын 6-ны өдөр Toyota Group-ийн ерөнхийлөгч олон нийтэд хэвлэл мэдээлэлээр бид нар 21-р зуунд одоо хос хөдөлгүүртэй Prius гэдэг автомашиныг гаргахаа олон нийтэд зарласан байна. Тэд нар 8 сарын 6-ны өдөр нь болохоор Америкчууд Японы Хирошимаг бөмбөгцсөн өдөр байгаа. 1945 оны 8 сарын 6-ны өдөр анх бөмбөгцсөн. Тэгээд яг 50 жилийн дараах тэр өдөр одоо бид нар pre-US буюу одоо би та бүхэнд яг ярил л да тийм. Энэ pre-US гэдэг нь одоо англинд одоо өмнө нь гэсэн үг тийм. Одоо US гэдэг нь ингээ холбоод ярих юм бол Америк нэгдсэн улсын өмнө нь буюу тэдний өмнө нь гიშгэн гэсэн утгатай одоо тэдний өмнө явна гэсэн утгатай одоо тэм нэртэй моделийг гаргахаа зарласан байна. Тэгээд яг тэр
бөмбөгцөө өдрөөр нь зарласнаас тухайн үед бол учиртай. Одоо ч гэсэн утга учиртай. Гэхдээ яг хуу энийг бол хэр баргийн сайт дээр те хүмүүс мэддгүү. Тэгээд бас нэг одоо нууцын зэрэгэлд байдаг мэдээлэл гэх юм бол яг мэдээлж яг ер нь бол зүгээр нэг сонирхолтой юм гэх юм бол анх энэ Прус загвар нь болохоор 2 сая 150 мянган йенээр гарч исэн. Яг тухайн үед бол энэ Toyota компани 2 сая 150 мянган йенээр гаргана гэдэг бол одоо компани дампуурд хүрэж магадгүй одоо эрсдэл байсан байна. Гэхдээ яг энэ бол зүгээр нэг эрсдэл байгаагүй. Энэ бол цаана маш том одоо өдөө хатгалга байсан. Тэгээ яг би одоо та бүхэнд яг бичээд харуулъя л ч те. 2 сая 150 мянган йен гэдэг бол одоо 2 сая 150 мянган йен. Сая түрүүнд дурслан чинь 1945 он анх бөмбөгцсөн тийм үү Америкийн нэгдсэн улс Японы Хирошима хотыг. Тэгэнгүүт 95 онд яг тэр өдөр нь хэвлэл мэдээлэл Pre-US гэдэг загварыг гаргахаа олон нийтэд зарласан. Тэгээд энэ 50 жилийн хугацааг энэ үнэн дүндээ шингээж өгсөн байгаа. Тэгээд бүр болоог үзээ. Одоо 21 go. Одоо чинь Япон хэлэнд 5-ын тог go буюу одоо Америкийн нэгдсэн улстай холбоо. Go гэдэг үгтэй одоо төстэй сонсогддог нэг тоо байд юм байлээ. Тэгээд 21 go буюу одоо 21-р зуун руу урагшаа гэсэн утгатай одоо үнэн дүнг одоо мөнгөн дүн рүү одоо далд хэлбэрээр одоо өдөө хатгалаа хийсэн байгаа. Тэгээд яг энэ 21 go буюу 21-р зуун руу урагшаа гэсэн утгатай ч гэсэн энэ нь бол эв найрамдлын хэлбэртэй биш. Энэ Америкийн нэгдсэн улс руу өдөө хатгалга явуулсан байгаа. Одоо 20-р зуунд одоо та бүхэн зүгээр Америкийн нэгдсэн улсыг те одоо бидний өвөг дээдсийг зовлон нэрэгдүүлсэн байж болно. Гэхдээ 21-р зуунд бид нар хариугаа авна, үзэлцэн те худалдааны дайнд ингэж өдөө хатгалгаар дуудсан байгаа. Одоо үнэн дүнгээрээ, нэрээрээ тэгээд он сар өдрөөрөө хүртэл ингэж өдөө хатгалга явуулсан байгаа. Яг энийг бол яг элдв ханзын сайтн дээр байдгүй сая хэлсэн шүү дээ. Яг хүмүүс мэддэггүй. Тэгээ энэ болохоор Toyota компани нууцын зэрэгэлтэй мэдээлэл өгдөг юм байлээ. Тэгээ тэрийг болохоор бас ингэж Бямсуран багштайгаа подкаст үеэр ярилцсан байгаа. За та бүхэн тэгээд яг энэ иймэрхүү түүхүүдийг сонсох юм бол бас бүрэн ихээр нь үзээрэй. Манай YouTube суваг дээр байгаа. За тэгээ яг би бол ингээд айгу товчхон ярьлаа. Тэгээ та бүхэндээ яг ингээд ярьсан юм базаад хэлэхэд бол одоо кайзен тасралтгүй өсөлт хөгжил хизээч одоо байгаадаа ханахгүй үргэлж тэг өсөж дэвжиж хөгжиж одоо өөрийгөө хөгжүүлж явах нь одоо ингээд Toyota компани одоо урт хугацааны амжилтын нууц түлхүүр гэж хэлж болно. Тэгээд би ч гэсэн одоо амьдралдаа бас энэ философиг хэрэгжүүлэх гэж зорж байгаа, хэрэгжүүлээд явж байгаа. За тэгээд та бүхний ч гэсэн бас илүү том юмд тий яг би одоо амжилт гэдэг зүйлийг ярих болоогүй тий энэ зүйлийн талаар ярихад бол бас аюу олон юм байдаг байх. Гэхдээ яг Toyota гэдэг энэ номон дээр гардаг яг энэ компани амжилтын нууц нь болохоор энэ философи. Тэгээ энэ философийг та бүхэн амьдралдаа бас хэрэгжүүлээд дадал болгоод яваасай гэж одоо уриалмаар байна. За тэгээд эхний дугаар маань одоо энэ үрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая.